залуу вэ гэж эмэгтэй талаасаа бод. За эмэгтэйний талаасаа тийм байх зөө. Тэрний өмнөх бичлэгэн дээр би бас оруулсан чи ямар амар хумстай юм бэ гэдсэн. Яасан? Тэнэг бацсан л гэж бодсон бах тэгээд. Hi, юу ацхан? Дижмесас. Jimesas guys. We're back. We're back. За, Кингсэрэг дээр 2 4 7 season 2. Тэгээ маш удаан илүүлээсний season 2 ашиг гарч ирлээ. Тэгээд нэг хэсэгтээ жоох үзэхэнтэй байх юм шиг байна тий. Айгуу сонирхолтой байлаа. Тэгээд битүү дөнгөж цаг үзээд дуусгаад шууд бичлэг гэж байна. тий, шууд ямаа нэг халуун дээр шууд муулаа. Окей. Муулаа. Хамгийн түрүүнд төрсэн сэтгэгдэл. Шууд оролцогч нарынхаа талаар доо. Үгүй ер нь нэвтрүүлэг vibe. Тэгээ ерөөхдөө эхний дугаар гэхэд айгүй олон юм болчлаа. Төсөөлөггүй юм болсон. Айгүй шуурх болсон. Тэгээ айгүй шуурх юм болсон. Надад тэр нас таалагдчихэв. Тэгээ тэр нас таалагдж байна. Эхнээсээ угаасаа та нар аятайхан байхгүй бол ингээд хасагдчих шүү гэдгийг шууд ингээд мэдрүүлчихэж байгаа байхгүй тий. Одоо хайтайхан байхгүй бол гэдэг нь одоо юу гэдэг би нэг мэдрэхгүй эсвэл хэр ингээд хит ингээд дүр исгээд хийж үжиглэх юм бол ингээд хасагдчихдээ байна гэдэг шууд ойлгуулж байгаа байхгүй. Тий, эсвэл хитрхи хичээхэр бас. Тий хит хичээгээд юм бол бас хасагдчихдээ байна гэдэг тийм ойлгуулж байгаа. За дөнгөж эхэлж байгаа юм чи хасагдтал яриад яах вэ? За оролцогчдоос эхлэе заяа. За. Эхний оролцогч өрн ууля гэж дуудаад байсан баха. Тий, надад бол айгүй таалагдсан. Айгүй гоё vibeтай, гоё тайван. Тэгээ би бас Instagram дээр рийлүүдийг харж ирсэн гоё хоол хийдэг рийлтэй. Надад бол тэр айгүй таалагдчихаа. Өрн. Тий. Модель охин байсан мөлөө. Тий, модель хийдэг гэсэн бас. Тий, Берлинд амьдарч ирсэн гэдэг өөрөө ярьж илээ. Тэгээ надад айгүй таалагдсан. Тэгээ ярьж байгаа юм ч гэсэн өөрийнхөө тийм амар дүр исгэхгүйсэн. Ийм хот бол биш байгаа. Тийм хот бол байгаагүй. Яг өөрийнхөө л өстэй. Айгүй гоё охин байсан. За дараач оролцогч төгс итгэл тэгээд нэг солонгос өвбө орж ирсэн байгаа. Айгүй тийм цагаан царайтай яг тийм солонгос жүжигчин шиг залуу орж ирсэн. Оролцогч дундаас хамгийн залуу нэгсэн бас. Төгсөө гэдсэн мөлөө тийм. Тийм. Хамгийн залуу нэгсэн хортой гэсэн. Тийм айгүй baby face юм билээ. Тийм айгүй baby face. Гэтэ яран бол их тийм өөрийгөө би жоохон шүү гэх тийм юу бол үгүйгүй шүү дээ, тий. Ер нь үзүүл үзэх шүү гэсэн шүү дээ. Зүгээр ингээ явандаа нөгөө character development ямар ах наарэ. Тий. Бас нэг хитрхээ чимээгүй биш, бас юм ярил ярьцдаг. Оролцогч юм шиг санагдсан. Тий, яадаг ч бас хасагдаагүй. Дараачих нь мичэд гээд шүдний юм жохоо орж ирсэн байгаа. Надад амар хөөрхөн байсан. Амар гоё юм. Бэмби нүдтэй, гоё шүдтэй, гоё биестэй, ер нь гоё охин байсан. Тэгээд шүдний эмч тэр охин юу яаж магадгүй. Нөгөө тэмцээний тоглоомын аюу гоё тоглож магадгүй юм санагдсан. Тийм. Тэ. Одоо чи нөгөө хэд нь ингээд хэнийг хасах вэ нэ тэр гэдэг ингээд сэтгэлүүдийн ингээд нэвтрүүлгийн дундуур ингээд асууж ирсэн шүү дээ. Тэгж яах шууд ингээд юу дотор бодож ирсэн юм ингээд ярьцгаахгүй. Одоо хасаа ингээд тэгснэ ингээд дүүр охин ингээд яатсан мац ингээд шууд ингээд тэр чинь ингээд бас нэг үдлийн энд аюу entertaining байгаа байхгүй. Тим драма маягийн зүйлийг нь үзэгч нар хүсэж байгаа шүү дээ. Тэгвэл тим юмыг ингээд аюу provide хийж чадхаар охин байгаа байхгүй. Өөрөө ч ихс аюу entertainment аюу дуртай гэсэн шүү дээ. Мэргэжлэн шүдний юм ч өөрөө тэрийгээ сайн хийж чаддаг болох дуртай юм аа. Ингээд бас ингээд нэвтрүүлэгт юу ингээд үзэгчд хүсхийг үзэх хүсэж байгаа гэдэг мэдж байгаа юм санагдсан. Тэгээ тоглоомыг тоглож чадхаар gamer санагдсан. Yes. За дараагийн хасчулуу. Хасчулуу хасаа угаас анхнаас хот гараа ирсэн л да. Ярьж байгаа ингээд шууд ингээд огцом нэг миний бодлоор ингээд нөө баахан солонгосын нөө нэвтрүүлгүүд үзсэн. Тэгээд тэрнгээрээ ингээд төсөөлж орж ирээд нэг Монгол нэг юугаа ойлгоогүй заяа. Тэгээд дотроо ингээд баахан юм төсөөлсөн байсан юм шиг. Би яг ороод ингээд ална гэд. Тэгсэн чинь яг бодит байдал дээр ямар байдаг гэдгийг ойлгоогүй. Зүгээр нэг үзсэн нэвтрүүлгүүд дээр бүх юма төсөөлсөн. Тэгээд тэр нь ингээд өөрийнх нь эсрэг ингээд өөрийг нь ороогоод амар тэнэг байдалд ороод хасагдсан. Харамсалтай. Тий, хасаа гэхдээ би бол тэр оролцогчнийг анзаараагүй заяа. Speed date-н дээр ер нь анзаарсан чинь ер нь жоохон эвгүй юм байна. Айгу хичээгээд муухай таалагдаагүй зүйл ингээд юу speed date хийсэн охин болгонтойгоо ингээд хүрхгээ, тэрхгээ байгаа надад жоохон таалагдаагүй. Жоохон ингээд space ингээд өөрийнхөө орон зай байгаа шүү дээ. Тэрийг ингээд хүндлэхгүй. Тэгээ эхний танилцж байгаа хэсэг дээрээ ч гэсэн ингээд
дэндүү ингээд бас нөгөө нэг флирт гэлөө. Флирт хийгээ тэгээд ингээд амар өөрийгөө айгу жоо хуц санагдуулаад байсан охтууд. Тэр надад бүр арай л жүжиглээд байгаа юм санагц. Тэр нөө сүүл хасгтынхаа өмнө үг хэлж байгаа мэлж байгаа ч гэсэн тэр нэг юм. Би энэ диваач ингэж бодсон. Тэгээ бас дээрээс тэр юун дээр надад айгу таалагдаагүй. Ингээ бүр ингээ хараа суугаад байгаа юм. Би ямар харагч чинь би надаас асуух юм байна. Ингээд яаж ингээд охтуудад таалагдах вэ ингээд ийм гэсэн юм 10 аргыг ингээд номон дээрээс уншицсан. Тэгээ тэрэн дээр нь нэгдүгээрт нь ингээд нүд рүү харах гэсэн байсан биш үү? Тэнгүүд магадгүй нүдний шил зүгээд нүд рүү харах гэсэн юм. Тэнгүүдээ тэрийг ингээд амар хэрэгжүүлэх гэж наасан чинь тэр нь жоохон сайко харагдуулаад. Жефри тавш. Тэгээд харамсалтай нь хасагдсан. Бай. Жохон харамсалтай. Харамсалтай явах дөөрөө тэгээд хитэцсэн чинь. Гэхдээ ийм гоё шоунд орчоод яг эхний өдөр ингээд хасагдах бас. Өөр хувь хүнд нь харамсалтай. Амар тэлтэрч байгаа л да. Амар уурмарж байгаа шин. За дараачих нь амар жаргал. Дуучин амраа орж ирсэн. Рэпер дуучин амраа орж ирсэн. Артист. Тийм артист. Рэпер. Надад аюу таалагдсан амраа. Айгу өөрөөр айгу чөлөөтэй. Тийм маяг зайг байхгүй те шууд л тийм бас тийм Америк вайбтай юм шиг санагдсан. Юу арай илүү мэдрэмжтэй санагдсан. Тийм. Тэр нэг фейлдэхгүй ингээд характераа гоё аваад яваасаа л гэж бодож байна. Тийм. Бас тэгээ илүү нөө юм хитэлэг тэгээд бусад хиттэйгээ илүү ингээд гоё вайб нэлээд аюу гоё нэвтрүүлэг гоё сонирхолтой болох юм шиг байлаа. Тийм дээрээс надад их хурдан тасдаг төлөв юм шиг санагдсан. Тэрнгөөсөө илүүтэйгээр одоо эдрийг би ингэж бодоод байгаа юм. Анхнаас нь нэвтрүүлгийн багаас ерөнхийдөө ингээд юу скрипт өгсөн баг заяа. Тэгээд тэрэндээ скрипт өгөөгүй маа гэхэд та хэд ингээд хасагдах магадaltaй гэдгээ сайн бодож нэвтрүүлэгт ороорой гэдээ анхааруулах өгсөн баг. Нэг төрлийн ямар нэгэн байдлаар. Тэгэнгүүт хитрхи ингээд нэг амар юм их цантай хямсар охтууд байдаг шүү дээ. Тим охтууд уг нь байгаа байхгүй юу. Гэтэ тэгж амар юм их цан гаргахгүйгээр айгу ингээ илдэг харьцаад байгаа байхгүй юу. Тэрний тийм хитрхи дургүй байсан ч гэсэн ингээд энийг гоё харьцаад байгаа нь юу магадгүй нэг оройн вөөт үг гэдэг мэдчихсэн баг. Магадгүй. Тэнгүүт ингээд айгу гоё ингээд бүгднтэй ингээ нээлттэй харилцаад. Ер нь гаднаас нэгээр орж ирж явах бүгд айгу бие биентэйгээ дотно хей сайн юм байна тий. Нэгдүгээр сизон дээр болохоор манайхаа чи энэ тэнцуугаа жоохон бие бариад байсан шүү. Амар бие бариад. Энэ дээр болохоор бүгдээ гоё ингээд уухан аавж орж ирээл хаа юу вэ гэл тий. Тэр нас аюу гоё байсан. Тэгээ амраа бол гоё характер лээ. За дараагийн цэлмэг сахалчин залуу. Тэр бол үнэхээр фан. Таяа бүр үнэхээр ядаргатай юм шиг. Гэхдээ ингээд яг сэлмэг бол заяа миний хувьд заяа ингээд за best оролцогч заяа. Яагаад вэ гэхээр одоо ийм өдөртөө ямар нэгэн тийм ингээд хэвэн цутгацсан юм шиг хүмүүс үйдэн штэ. Одоо тийм хүмүүсийг үзэгч нарын нэг цааныг 10% нөхсөж байгаа заяа. Тэгтээ ингээд тэр яг ингээд тэр зүйлийг эвдээд ийм хүн байх хэрэгтэй байхгүй юу? Ийм хүн байж ч нэвтрүүлэг гоё болно. Тэгтээ энэ нэвтрүүлгийг үзэж байгаа хүмүүсээ нэг л зүйлийг гоё заяа. Шүүмжилж болно. Тэгтээ битээ доромжлоорой. Тийм. Бид хоёрыг бас шүүмжилж болно. Тэгтээ доромжлохгүй. We listen but we don't judge. Тэгээд цэлмэг тий амар тийм юу таалагдахгүй байгаа охтууд дээр амар юм алцхандаг юм шиг санагдаад таалагдж байгаа охин дээрээ гоё ингээ юм асуугаад бие бариад их энийгээд байгаа шүү дээ. Өрөн дээр ингээ chemistry нэгээд аюу гоё. Тэгээ надад царай гараад жоох хаяа мистер Б шиг харагдав. Мистер Б нэ юу хийгээд байгаа бэ? Мистер Б горч ирэж үжиглээд байгаа юм санагдав. Би бол цэлмгийг дэмжиж байгаа. Цэлмэг хол яваасаа. За тод бэлэг. Тэр болохоор нэг октод дундаас хамгийн хөөрхөн юм шиг санагдсан. Тийм хамгийн хөөрхөн яг Бэмби царайтай гоё нүдтэй. Ер нь бол надаа Мокагийн 2 дахь дүр гэж бодож байгаа. За бас тэгж хэлхэж яашаа. Биш season 2-ийн ер нь Мока гэж бодож байгаа заяа. Гэтэ би хувь хүний энэ ихний нэг дээр өрөөсө анзаарсангүй. Жохон чимээгүй ингээл инээгээл яваад байна заяа. Тэгээд жохон юм бусдаасаа арай дүү юм санагдсан. Бусад юм ихтэйчүүдээс. Тэгвэл надад дээр эсрэгээрээ санагдсан. Үгүй арай дүү юм санагдсан надад нөгөөдөлөөс. Жохон ичээд бие бариад байгаа юм шиг санагдаад байсан. Тэр шүдний эмчиг харин би илүү жохон. Үгүй тэр чинь аюу юмдтэйс. Тодоо бол аюу хөөрхөх. Тодоо бол хөөрхөх юм. Тэр тодоо бол юм мока шиг самруулах байх гэж боддог байгаас. За дараагийнх нь цэрэн тогтох. Цэгийг дуудаац тэ. Цэгийг. Тэг аюу дугаа юм лээ. Нүүбэк. Тэг жоо интроверт маягийн.
Тийм тэр надад нөгөө нэг Inferno-гийн хин шиг санагдсан. Нөгөө түрүүжийн сизний нөгөө нэг кофе хийдэг ах шиг. Тэр шиг санагдсан. Тэгээд өөрөө ч гэсэн тэгсэн чинь айгу тийм тайван дотгошоо байх дуртай муртай. Тийм. Гэтэ бас хьюмортай юм шиг үлээ. Нөгөө бие барих болоод ингээд өөрөөр байхлаараа жоохон фаны гэж магадгүй юм санагт. Яг ингээд чи яг өөрийгөө ямар амттай зөвлөх вэ шууд ухргээд. Тэр нь ингээд амар сериус юм шиг нэ цаагаараа жоохон юу жоок яваад байгаа байхгүй тий. Бас эмхтэйг нэлэх гээд. Тийм бас тийм үнэнгээрэл байж шүү. Өөрийгөө би нэг чон мод баа. Тэг ингээд эмхтэн үнэ хүндлээд ингээд спешиал нөгөөд аюу хүндэлтэй ингээд харьцаад тий. Тэр нь яг нэг ийм характераас байгаа зүгээр л ах гэж бодож байна. Тэгэхгүй бүгдээрээ ингээд нэг хин шиг цэлмэг шиг байх юм бол бас тийм шүү дээ. Тэнгүүд яг нэг хүн ингээд жоохон балансыг ингээд оруулж гэж байгаа байхгүй. За дараагийн зоолж аргал. Тэрний өмнөх бичлэгэн дээр би бас оруулсан чи ямар амар хумстай юм бэ гэдэг. Яг би яг ингээд нэг энэ оролцож байгаа байгаа байлыг харангууд амар хөвсөг юм байлаа. Тийм. Амар жоохон их цантай юм шиг ингээд надад санагдсан заяа. Ингээд ярьж байгаа гэсэн харангууд одоо ингээд дургуун үнэ бол зүгээр зайлгаа шууд тэгээд ингээд шууд ихчгэр санагдсан заяа. Тэгээд тэрнгүүрээ ягаад чи амар таалагдсан. Тэгээд хасаа дээр бүр тэгсэн. Яасан? Тэнийг батсан гэж бодсон бах тэгээд дотроо. Тэгээд зоолж байгаа бол үнэхээр дургүй байсан нэрнтэй ярих. Тэр бол надад айгу таалагдсан. За дараагийн хонгор. Хонгор чинь нөгөө Берлинд дэдэг. Тийм Берлин. Тэр залуу бол бас нэг байх ёстой характеруудын нэг санагдсан заяа. Яа бас айгу өөр хүн шиг. Тийм. Би ингээ анх харангуудаа энэ зах дээр зогсдог ах шиг харагдсан заяа. Нөгөө батагийн илэг шиг бүрэлдэхүүн яваад ирлээ. Тийм. Тэнгүүтээ ингээд яг ингээ ярьж байгааг ингээд нэг бусад харилцагчтайгаа оролцогч нартайгаа яаж харьцаж байгааг нь харсан чинь ингээ шал өөр төвчнөө юм билээ. Тийм энерги айгу аавра айгу гоё тоо санагдсан. Тийм энерги нэг гоё санагдсан. Энерги гоё. Тэгээд охтуудтайгаа харьцаж байгаа ш тэр эрэгтэйчүүдтэйгээ харьцаж байгаа ш тэр айгу гоё санагдсан. Ер нь нэг тийм бусад Монгол залуучуудаас жоохон өөр санагдсан байна. Тэгээ илүү юм нэг мэдрээд яг аль хүнд нь яг ямар яриа зохицох үед айгу мэдэрдэг. Тийм тэгээ бас нэг жүжиглэхгүй. Жүжиглэхгүй яг ингэ цэвэр өөрөөр байгаа байхгүй тийм. Тийм айгу гоё санагдсан. Тэр ингээд өөрөөр байгаа нь хүмүүс таалагдж байгаа байхгүй тийм. Тэгээд охтууд ч гэсэн хонгортой ингээд ер нь юм яриалаа бол яриа л юм. Тийм ярмаар тийм. Угаасаа тийм хүмүүс байдаг шүү дээ. Тийм. Ер нь юм ярьцдагтай ингээд тийм оролцогч санагдсан. За тэгээ панелистууд дээр хоёр хүн асагдсан. Асагдсан л гэж ярьж шүү дээ. Хоёр панелистыг солилцсон өөрчлөсөн байсан. Тэгээд миний хамгийн дуртай сод гэрэл ороод ирсэн байсан. Тэгээд дуучин болд ороод ирсэн байсан. Би штэ би анх постэр дээрээс харчаад яагаад болд байгаа бах гэж боддод байсан заяа. Ингээд энэ нэвтрүүлгийг авч чадах юм болоо гэж би боддод байсан заяа. Тэгээд нөгөө түрүүчийн нэвтрүүлэг дээр имба илүү. Тэр айгу ингээд ярьдаг байсан штэ. Гэсэн чинь тэгээ энэ сизонтер тийм ярьдаг хүн байхгүй байх гэж би бодсон чинь сая болдын үзсэн чинь ингээд ийм хөөрхөн жоокуд орж ирээд тийм ээ тийм хөөрхөн юм хилээд байт юм. Тэгэхээр бас болж өгч байх нь бас гоё л юм шиг санагдсан. Тий. Мэдгүй яагаад ч тэр Маленка ихч байгаа тэгээ сод гэрлэгч байнгут ингээ хоёр ижил хүн суугаад амжснаа санагдаад. Хоёлаа хөөрхөн хоёлаа гоё яг адилхан вайбтай. Тэг яг ингээд хоёр ижил хүн зүгээр ингээ надад сууж байгаа санагдаад байгаа байхгүй юу? Тий надаас жоохон тэгж санагдсан. Гэхдээ бол надаа тэр нь хамаагүй. Яг би сод гэрлэгч илүү тийм илүү дутуу юм хэлээд байсан. Жишээлбэл яна энд би өмнөөс нэччихлээ. Ёо энэ одоо энэ болоосээ. Ёо ингээд надад сод гэрлэгч илүү юм хэлээд байгаа юм санагдсан. Маленкаас илүү. Тий. За яадаг ч байсан өмнөх панелистуудаа бодох юм бол ядчил ингээд шууд реакшн харуулж илээ тий. Удлаа ингээд нухгүйгээр. За тэгээ Вилла надад түрүүчийн сизнийг бодвол жоохон юм харамхуу модонд байгаа нь жоохон таалагддаг. Тийм. Түрүүчийн сизон дээр гоё юм том цонхтой юм том байсан шүү дээ. Энэ сизон дээр болохоор юм модон байшин яг гоё байгальтай. Тэгээд бас ингээд оролцогч нараа ингээд 2-3 хуваагаад өөр оруулж байгаа нь бас аюу сонирхолтой санагдсан. Надад амар таалагдсан зүйл энэ удаагийн Вилла. Яагаад тэгэхээр өмнөх Вилла нь болохоор ингээд яг 2 давхар тэг ингээд 3 давхар ч юм уу. Тэг ингээд оролцогч нарт ингээд тусдаа байгаад бинтэйгээ ингээд нэг уулзах орон зайг нь өгөхгүй байгаар санагдсан байхгүй. Илүү юм open space. Тэнгүүд ингээд хоорондоо ингээд нууцаар ингээд уулзаад ярилцах боломжгүй. Тэнгүүд энэ удаагийн Вилла нутглаараа тусдаа айгүй олон өрөөнөттэй. Тэгээ маш олон хэсгүүдтэй байгаад
ядаж ингээд таалагдсан үнтэйгээ ингээд тусдаа ингээд яриа өрнүүлэх илүү боломжтой санагдаж байгаа байхгүй. Тэнгүүд тэр утгаараа вилон аягүй надад таалагдсан. За тэгээд дараа нь тэд нар чинь сонин тоглоомцсон хамтлагдаг татаа тунгаач. Тэр нь одоо ямар ч учиртай. Зүгээр ингээд би хөрүүлэх гэлсэн баг тий. Тийм баг тий. Шууд ингээд залуучууд нь ямар охин дээр гараа өргөх юм бас харуулсан баг гэж би бодож байна. Тийм баг. Мока шууд мокагаа яхах гэсэн. Мока нэр. Мока ч нэг хийсэн юу хөтлөгч нь. Тэгээ би мокаг яагаад хөтлөгч болгосон бэ гэж бодохоор түрүүжийн сизон дээр угаасаа хүн болгоны одоо тэ нүдийг одоо авсан тийм хүн болгоныг яруулсан оролцож байсан болохоор би энэ сизон дээр хөтлөгч нь болсон баг гэж бодож байна. Тийм. Тэгээ нэг хөтлөгч гэдэг хүн нь өөрөө одоо ингээд оролцогч юм шиг ингээд ажиллаж болохгүй байхгүй. Хөтлөгч гэдэг хүн чинь ингээд яг ингээд тэр нэг хүнийг хасж байгаа шийдвэрийг хэлэхдээ ч юм уу эсвэл ямар нэгэн дүрмийг тайлбарлахтай юм улам сериосны үг нь байх хэрэгтэй байхгүй. Тэгээ яг тэр байдлаараа байгаа надад илүү таалагдсан юм ингээд хөтлөгч ингээд байх ингээд зөв ингээд үйлдэлүүдийг хийж байгаа болохоор. Тийм айгүй тийм сериос байсан тий. Би бас айгүй юу хичээд байгаа болов гэж яалтчгүй уусаа сериос л байх юм. Тэгэхгүй нөгөөдөлтөг хей гэх юм болсон. Тий нэг донд нь оролцогч юм шиг гүйлч юм шиг ингээд амар юм конфьюжн үүсгээд эхэлж штэ. Тийм. Ямар ч энэ удаагийн хөтлөгчөөр моко айгүй таалагдчихсан. Чи дараа нь speed date болсон. Speed date-н дээр бол үнэхээр хасаа таалагдахгүй. Тэ хасаа жоохон худлаа хийсэн л да. Тий хасаа жоохон өөрийгөө ер нь тэрэн дээр л айгүй болгоцсон. Тэгснээс мичи тэгээдсэн шүү дээ. Тэрээ дуусчаад нөгөө хинчээ хаанагаа гэд асуусан гэ тий. Тэрээс жоохон бүдүүлэг байсан. Өшөө сонирхолтой speed date гэвэл хасаал ер нь октод дээр очиж сэнзэн өөрийгөө болгоод байсан. Дээрээс нь юу цэлмэг гэлөө. Тэг цэлмгийн speed date-үүд нь бол бүгдээрээ л аюу гоё нөө эмхт ер нь ингээд миний бодлоор ингээд эмхтэн хүнийг өөртөө татах хамгийн чухал зүйл бол эмхтэн хүнийг инээлгэж чадж яах гэдэг байхгүй юу. Одоо чинь тэр хүнийг би ингээд инээлгээд ангууд тэр хүн чинь өөрийгөө тав дахь мэдрэмжийг аваад эрэгтэй хүндэд ингээд татагдах илүү ингээд орон зай нүүсэн штэ. Үгүй юм уу? Үгүй сая тэгсэн ч гэсэн сонсоогүй юу? Хин блэ сод гэрэлээ маленка хэлсэн ахгүй юу? Энэ эрэгтэйчүүд нэг ойлгохгүй байх юм. Хүн эмэгтэй хүнийг инээлгээд байна гэхээр ингээд өөртөө энэ хүн инээгээд байна те болж ийн гэж бодоод ах шүү. Үгүй эмэгтэй хүн зүгээр л ингээд чамаа хүндлээд зүгээр инээгээ сууж идэг гэдэг байхгүй. Зүгээр л энэ дугаа олчаасаа. Үгүй хасаа цэлмэг хоёрыг харьцуулъя л да. Цэлмэг бол ингээд үнэн сэтгэлээс нь инээлгэж байгаа байхгүй. Фаны байгаад хацгах чи билээ. Хацгах чи юм ярьж байгаа ч гэсэн тэр нь инээдтэй байгаа байхгүй. Тэнгүүт хасаа болохоор ингээд тэр чинь инээлгэх юм хэлэхгүй байгаа шүү дээ. Зүгээр л чи миний нүдийг юу гэж бодож байна. Тэгээд тахлаар чи хүрэх амтлах өндөрлөх юу таартай. Тэр бол инээлгээгүй шүү дээ. Тэр бол зүгээр ингээ ямар гэж. Тэгээд цэлмэг болохоор ингээ амар ингээ entertaining fun яваа байхгүй та ингээ гой юмнууд ингээ хэлээл ингээ тэгэл тэнгууд нөгөө хүмүүс ч гэсэн дуртай. Тэгээд ингээ шууд ингээ аюугаа инээлгцэн болохоор аюугаа ингээ найдаж болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр нэг хасагдах хэсэг тэр орой хоолны хэсэг тэр ингээл суудсан уртлынхаа уринтай урин билүү те. Уринтай шууд ингээд баг нэг баг ингээд нүдээр ингээд кодлоод ингээд юм ярилцаад байгаа байхгүй. Тэгтээс цэлмэг хитрхийн энэ байдлаараас удаан үргэлжлүүлж явах юмгүй. Гэхдээ надад бол зүгээр ингээд байнгын хасагдчих шүү дээ. Одоо ингээд нэрийн бичгийг огт бараг юм ядрах тийм. Үгүй яг ийм характер бол надад мангар таалагдж байгаа. Зүгээр ингээд иймэрэл бай. Тэгээд ингээд зүгээр ингээд хасагдахгүй төлөө өөрийгөө өөрчлөнө гэдэг чинь амар тийм шүү дээ. Үгүй хитрхийн ингээд охтууд болгон дээр чи өстө цэцэн мэцэг яасан гэдэг. Хойлоо хөлбөмбөгийн саксны баг хиймээ гэдэг. Үгүй тэр нь надад илүү ингээд гоё байгаа байхгүй юу? Илүү entertaining тэр фаныг цэлмгийг ойлгохгүй юм. Тэр чинь ингээд өөрөөр ингээд гоё юм шүү дээ. Тэг фан ивент гэхдээ ингээд чам дээр ирээд баян ингээд хутлаа чи өстө өнөдөр үнэхэр гоё харагдаж гиснэ. Хэдхэн цагийн дараа нөгөөдгөн дээр нь очсноо хоёлоо бүгжөө солилцох уу яах юм баг гэх юм ядаргаатай. Залуу вэ гэж эмхтэй талаасаа бодсон. За эмхтүүний талаасаа тийм байх зөө. Миний хувьд үзэгчийн хувьд зөө. Би бас энэ чинь дүнэлт хийж штэ. Тэнгүүт ийм характер байснараа энэ шоу илүү entertaining болж байгаа байхгүй. Тэнгүүт одоо ингээд чи энэ саяны ингээд гарсан бүтэн цагийн нэвтрүүлгийн хэдэн минутанд цэлмэг гарч байгаа гэдгийг харж заяа. Ихэнх нь цэлмэг гарч байгаа шүү дээ. Ягаад гэвэл тэр хүн entertaining байгаа байхгүй. Тэнгүүт цэгийг бол нэг хэдхэн секунд л хараад дуусчлаа.
хасааг болохоор гаргасан. Гэхдээ хасаа жоход ингээд жоохон сонио ингээд байгаад байлаа шүү дээ. Тэр утгаар ингээд гарчиж байгаа. Гэхдээ одоо тэгээд өөр бас ийм сонирхолтой хүмүүс бас орж ирэх байх гэж би бодоод байгаа. Тэр үед эдгээр бас тактик өөрчлөлт штэ. За одоо ингэх хэрэгтэй юм байна гэж би бас бодож байгаа. Тий. За нэг тиймэрхүү байна эхний сезон. Тэгээ айгүй сонирхолтой ингээд яг юм өөр хүмүүс ингээд оруулж ирж байгаа нь бол таалагдлаа. Тийм гэхдээ бас зарим хүмүүс надаас түрүүчийн сезон дээр орж хүмүүстэй жоохон адилхан санагдсан. Тэгээд тэр цэлмиг бол би бол гуаны болох гэдэг юм болоо. Харин наад шууд тэгж санагдсан л та. Гэхдээ тэрэндээ аюу гоё байхгүй. Тэгээ хаслын үед бол би нэг гайхаагүй. Тийм. Гэхдээ явандаа бас яах байсан бол гэдэг нь сонирм байна л та. Явандаас юу гэж нэг юу ярих юм болоо гэдэг. Гэхдээ битээ сэтгэлээр унаарай. Чи бас гоё нэвтрүүлгийн гоё хэсэг байж чадлаа. Ядаж нөгөө айлын шүлгээ бичих байхгүй тий. Тэр айгүй. За тэгээд ийм байлаа. Тэгээд цуг байсан баярлалаа. Цуг байдагт баярлалаа. Тэгээд дараагийнхаа эпизодын реакшнаараа уулзцгаая. Тэгээд хэрвээ таалагдсан бол лайк дараарай, subscribe дараарай. Тэгээд доороос та эцэглүүдээ комент хэсэгт бичээрэй. Тэгээд хамгийн таалагдсан оролцогч юм байсан бэ? Хуваалцаарай. Хамгийн таалагдаагүй хасагдах хэрэгтэй байсан гэж оролцогч нар гэж бодож байсан оролцогч нараас доор хуваалцаарай. Би тэрийн хувьд бол хасан оролцогчтой бол санал нэг байсан юм дээ ойлоо. За окей. За бай. Дараагийнхаа эпизодоор уулзъя.